Сайн мэцгаанаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Зэкрум эхлэхэд бэлэн боллоо. Америкт яаралтай мэдээ гарсан нь 2025 оны 11 сарын 19-нд дуучин Дэвидийг Селестийн хүн амны эрэгт с ิจ гтнээр авч үзэж гин гэж мэдээлсэн. LBC, NBC, KTLA гэх мэт Америкийн том нөлөө бүхий сувгууд бүгд энэ талаар яаралтай мэдээ цацж байна. 2 сарын өмнө Селестийн цогц олцсны дараа хүмүүсийн дунд түүний аминд хүрсэн хүн Дэвид биш үү? Цогцолцсон Тесла Дэвидих байсан гэхээр бараг л баттай ах гэх хардлага ярианууд интернетээр дүүрэн байсан ч Дэвидийг баривчлах юм уу албан ёсоор с ิจ гтэн гэж зарлаагүй 2 сараас дээш хугацаа өнгөрч одоо л нэг юм с ิจ гтнээр үзэж гин с ิจ гтэн гэж тооцож гин гэж мэдээлсэн. Тэгэхээр цагдаа нар албан ёсны хэвлэлийн хурал хийсэн гэсэн үг үү? Дэвид одоо хаана юу хийж явж байгаа бол баривчлан гэсэн үг үгүй юу гэдэг талаар өнөөдөр ярилцъя. 2025 оны хавар Дэвид Селестийг Санта Барбара руу авч яваад тэндээ цогцыг хэсэгчилсэн бололтой гэж Лос Анжелес хотын цагдаагийн газраас мэдээлсэн байгаа. Үүгээр зогсохгүй прокурорын тал Дэвид мөрдөн байцаалтанд хамтарч ажиллахаас зайлсхийх хандлага үзүүлж гин гэжээ. Анх Селестийн цогцоо олцсон үед Дэвид цагдаагийн газартай маш идэвхтэй хамтарч ажиллана гэжсэн мөртлөө ердөө 2 сарын дотор түүний хандлага бүрэн өөрчлөгдсөн. Энэ удаа цагдаа нар бүх зүйлийг дийлэгрэнгүй ил гаргаагүй ч одоо хүртэл ил болсон зүйлүүдийг хооронд нь эвлүүлж үзвэл нэлээд тод зураг гарч ирнэ гэж бодож байна. 2025 оны 9 сарын 8-нд Америкийн Холливуд орчмын ажилтны компани машин хадгалах зогсоолоос цогцолцсон. Ажилтнуудад хаанаас ч хамар цоргисон муухай өнөр үнэртэж шалгаад үцтэл хар өнгийн Tesla SUV-гээс урд нь огт үнэртэж байгаагүй аимшигтай өнөр хамар цоргисон гин. Ингээд тэр дороо цагдаад утсан бөгөөд Tesla-гийн уртлын тэшиг онгойлгоход хар хогны ууданд хийсэн зэрэмдэглэсэн цогц байсан. Хэд хоногийн дараа цогцох юм болох нь тогтоогдоход ердөө 14 настай охин Селест Эрнандес байлаа. Селест цогцолтохоос өмнө 2024 оны 4 сард алга болсон гэж бүртгэгдсэн байжээ. Цогц хүн арахын эцэсгүй аимшигтай байхаас гадна маш их ялцарч муудсан тул нүдээр хараад хинбэ гэдгийг таних боломжгүй байсан. Эхэндээ цагдаа нар хэд халуун байсан болохоор хурдан ялцарсан байх. Нас ороод удаагүй байх гэж таамаглаж байсан ч задлан шинжилгээнээс харахад одоогийн мэдээлэлээр бол Селест нас ороод хамгийн багадаа хэдэн 7 хоног урттаа хэдэн сар болсон байж магадгүй гэжээ. Гэхдээ хамгийн цочирдмоор баримт нь Селестийн цогц байсан Tesla Америкийн алдартай дуучин Дэвидийн нэр дээрх машин байсан. Машин Дэвидийн амьдарч байсан Холливуд Хиллсийн ойролцоо хаягдсан байдалтай байжээ. Дэвид тэр хавьд хаус түрээсэлд амьдарч байсан. Сарын түрээс нь бараг $20,000, 3.6 сая долларын үнэлгээтэй тансаг хаус байсан ч энэ бүхний дараа Лос Анжелесийн цагдаа нар ямар ч мэдэгдэл хийгээгүй. С ิจ гтэн гэж хэнийгч зарлаагүй бөгөөд анхаарал татж байгаа хүн байхгүйгээд ямар ч тайлбар өгсөнгүй. Үүний дараа янз бүрийн цуу яриа, таамаг интернетээр дүрэнд тархаж эхэлсэн. Өмнөх видеон дээр ярьсанчлан Дэвид Селест хоёрын хос шивээс Discord дээр хоорондоо чаарласан чатны скриншот, лайв стрим хийжсэн бичлэг, Instagram-ын зурагнуудыг хүмүүс хооронд нь холбож таамаг гаргаж эхэлсэн. Нэмээд Дэвидийн өмнө нь бичижсэн дуунууд Селестэд хэтэрхий шунаж дурлсан, хэд их донцсон, мөн хүн алах аимшигтай зүйлсийг санагдуулан гаж утгатайгээд янз бүрийн яриа хардлагууд хараараасаа гарсан. Үүний дараа Дэвидийн амьдрал бүрэн өөрчлөгдсөн гэж болно. Шинэ цомгийнхын сурталчилгаа зогссон бөгөөд зар сурталчилгаанд тоглосон видео зургууд нь бүгд бууж зарим гэрээнд цуцлагдсан. Дэвид хамгийн үнэтэй өмгөөлөгчдийн маг хөлсөлж өөрийгөө хамгаалж эхэлжээ. Тэдний нэг нь Хэрви Вайнштейн гэх нэртэй алдартай хүмүүсийг өмгөөлдөг Холливуудын хамгийн дээд зэндааны өмгөөлөгч юм байна. Мөн Дэвид LA-д амьдарч байсан том хавааснасаа нүүж төрсөн нутаг болох Техаст байх өөрийн нэрээр бүртгэлтэй 2 байшингаа ээжийнхээ нэрлүү шилжүүлсэн. 11 сарын дунд хүртэл LA-ийн цагдаагийн газрын зүгээс ямар ч албан ёсны шинэ мэдээлэл өгөөгүй учраас хүмүүс бухимдаж эхэлсэн. LA-ийн цагдаагийн газар хэргийг нууж өөртөө холбоотой байх гэх мэт хардлууд гарч илаа. Америкт албан ёсоор с ิจ гтэн биш байлаач POI буюу Person of Interest анхаарал татж байгаа хүн гэж дотооддоо ангилж хэвлэлд мэдээлэх тохиолдлууд байдаг ч огтдын мэдээлэл хийгээгүй мөртлөө 2 сарын дараа 11 сарын 19-нд LAPD Дэвидийг с ิจ гтнээр авч үзэж байна. Түүнийг гол с ิจ гтнүүдийн нэг гэж тооцож байна гэдгийг анх удаа мэдгдсэн. Гэхдээ албан ёсоор тайзан дээр гарч ирээд хийсэн мэдээлэл биш. Цагдаагийн байгууллагын дотроос хэн нэгэн мэдээллийг сэмхэн хэвлэлд задруулж одоо Америкийн бүх том хэвлэлээр тарж байгаа. LAPD хэргийн газрын талаарх мэдээллүүдийг нууж шүүх эмнэлгийн дүгнэлтийг одоо болтол зарлаагүй. Хэдийн нарийн шинжилгээ хийдэгч ихэнхдээ 1 сарын дотор дүгнэлтээ гаргад юм байна. Гэтэл энэ удаагийнх ингэж удаашарсан нь маш ноцтой тохиолдол гэж үзэж байгаа бөгөөд одоогоор Селест яг ямар шалтгаанаар нас орсон, хизээ хөнөөгдсөн зэрэг ямар ч зүйл албан ёсоор батлагдаагүй гэсэн үг.
Колин Шмидт гэх өмнө нь FBI-д ажилладаг байсан хүн хэлэхдээ Холливуд бол Америкийн бүх entertainment салбар төвлөрсөн газар. Тийм учраас тэмдгийн цагдаа нар олон жилийн турш алдартай хүмүүсийн хэрэг, томоохон дуйлаанууд, хэвлэл мэдээллийн дайралтуудтай өдөр бүр нүүртүүлж ирсэн учраас хэвлэлийн хурал хийх, томоохон эргийг зарлах, олон нийттэй харилцах тал дээр бусад мужуудаас хавьгүй илүү туршлагатай гэхээс гадна LAPD шүүх эмнэлгийн дүнэлтийг аль хэдийнэ авсан бөгөөд хизээ ямар хэлбэрээр албан ёсоор зарлах вэ гэдгээс маш нарийн төлөвлөж байгаа хаа гэдэг. 14 настай хүүхдийн цогцос Дэвидийн машинаас олдсон байхад яагаад баривчлахгүй байгаа юм бэ гэж дэлхийд даяар шуугсаар байгаа бөгөөд бараг бүх хүн Дэвид сэжигтэй гэдгийг мэдж байхад LAPD яагаад сэжигтэн гэж зарлахгүй байгаа юм бол гэх асуулт хамгийн их тавигдсан. Хамгийн их бухимдсан үний нэг бол Дэвидийн амьдарч байсан Холливуд хэлсдэх байшингийн эзэн Брейден. Тэрээр яагаад заавал миний байшинд амьдардаг хүн ийм эрэгт холбогддог байна гэхээс гадна менежер нь түүний өмнөөс түрээсэлсэн учраас Дэвид өөрийнх нь байшинд амьдарч байсныг огт мэдээгүй. Хэрэг гарсны дараа цагдаа нар таны байшинд нэгжлэг хийн гэхэд манай байшинд аллах болсон юм биш үсттэй. Тэгсэн бол цаашдаа түрээслэх боломжгүй болох, үнэн нь унах, зарч чадахгүй болох гэх мэт эрсдлүүд гарна гэж бодоод айж бухимдсан эзэн хувийн мөрдөгч хөлсөлсөн. Мөрдөгч Стив Фишер хэлснээр LAPD байшингийн CCTV-ний бүх бичлэгийг хурааж авсан. Эзэн нь өөрөө камер руу шууд нэвтрэх боломжтой ч хувийн нууцлалын үүднээс нэг ч удаа орж хараагүй. Цагдаа нар тэнд ямар хүмүүс орж гарсан тухай бүх баримтыг гаргаж авсан баха. Мөн байшингаас хөдөө аж ахуйн хэрэгсэл, том уурын тоног төхөөрөмж гарч ирсэн нь шинжээчдийн үздэгээр энэ төрлийн багц хэрэгслүүд цогцос устгах, огтлох, нуух, зөөвөрлөх гэмт хэрэгүүд дээр их татагддаг гин. Гэхдээ энэ хэрэгслүүдийг өмнө нь хин нэгэн хэрэгжилж байгаагүй цоо шинээрээ ээжээ. Тэгвэл Дэвид дуучин мөртлөө хөдөө аж ахуйн багжийг юунд хэрэглэх гэжсэн юм бол Тесла хизээ хаягдсан тодорхойлсон. 7 сарын 29-нд Боулвард авеню дээр байрлуулсан бөгөөд тэр өдрөөс хойш огт хөдөлгөөгүй. Ингээд машин тэндээс чирэгдсэн гэхээр 7 сарын 29-ноос 9 сарын 8 хүртэл дор хаяж 6-7 хоног тэнд хаягдсан байж магадгүй гэсэн үг. Мөн 2025 оны 8 сард Дэвидийн концертын бэкстейж хэсэгт Селестэй адилхан харагдах нэг эмэгтэйгийн бичлэг гарч ирсэн ч эмэгтэйгийн хэн болох нь одоо болтол тодорхойлоогүй. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар LAPD одоо хүртэл Дэвидийг баривчлахгүй байгаа хамгийн том шалтгаан бол Селестийн үхлийн шалтгаан тодорхойлоогүйтэй холбоотой. Хэрвээ хүн өгсөн бол яг яаж нас барсныг нь тогтоогоод хэрэг үйлдэгцсэн хэсгийг батлана. Жишээ нь хэрвээ зогсон, боомлсон, хутгалсан уулмөр байгаа бол хүн амны эргээ зарлана. Харин мансууруулах бодисын хит хэрэглээ гарвал ослоор нас барсан гэх ангилалд орж болцшгүй. Инхээр зарим хүмүүс цогцыг хуваасан байхад яаж осол авах юм бэ гэж бодож магадгүй ч хуулийн байгууллагын өнцгөөс Селест өөрөө мансууруулах бодис хит их хэрэгжилж нас барсны дараа Дэвид сандраад цогцыг даалтлах, нуух, тасдах гэх мэт нотлох баримт тусдах гэж оролцсон байж магадгүй. Тэгвэл Дэвид хүн амны эрэг биш нотлох баримт тусдагсан. Цогцос нуусан, цогцос зэрэмдгэлсэн гэдэг зүйлээр шийтгэгдэнэ. Ингийн бол яланч багасна. Тиймээс LAPD маш болгоомжтой байгаа. NBC-гийн мэдээлснээр цагдаагийн их сурвалжаас авсан мэдээгээр 2025 оны хавар 3 сарын сүүл 4 сарын эхээр Дэвид Санта Барбарад шөнө ганцаараа явж исэн бөгөөд хэдхэн цаг болоод үүрээр буцаж ирсэн ба Санта Барбара нь Дэвидийн байшингаас 150 км орчим зайтай. Цагдаа нарын үзэж байгаагаар Селестийн цогцыг тэнд тасалж нуусан байж болцшгүй. Мөн Дэвид энийг ганцаараа их боломж бага учраас ядаж нэг хүн тусалсан байх гэсэн таамаг гарсан. Хамгийн том сэдэв болоод байгаа зүйл бол цогцос хэсэгчилсэн үйлдэл аимшигт агаас гадна Дэвидийн 2023 оны 9 сарын 7-нд Селестийн төрсөн өдрөөр гаргасан дууны клипэн дээр гол дүр тиймэрхүү байдалтай өгдөг болохоор хүмүүс Дэвидийн дуунуудад гардаг аимшигтай дүрслэлүүд Селестийн эрэхтэй бүрэн таарч байна гэж точирсон. Дэвидийн дуунуудад гарах донтох, эзэмших, хянах өнгө аястай зүйлсүүд бодит байдал дээрх үйлдэлүүдтэй таарсан гэж үзэж байгаа. Түүний өмнөх Селестэд явуулсан зурвсууд, лайв дээр хэлсэн үгнүүд би чамайг хамгаална, би чамайг чиглүүлж байгаа гэх мэт хэд хяналттай эзэмших маягийн харилцаа байсан гэж үздэг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хэрвээ Дэвид Селестийг хөнөөсөн бол нэгт өөрийгөө хамгаалах гэжсэн байж магадгүй. Селест жирэмсэн болж хоорондын харилцаагаа олон нийтэд ил олгохоос өөрийнхөө карьерийг сүрхээ сайсан. Хоёрдугаар нь Селест мансууруулах бодис хэд их хэрэглэснээс болж нас орж Дэвид цогцыг нууснаар асуудал бүр томорсон байж магадгүй. LAPD-гийн хэлснээр Дэвид мөрдөн шалгалтын ажиллагаанд огт хамтарч ажиллахгүй байгаа гинэ. Одоогоор хамгийн их зовж байгаа хүмүүс бол Селестийн гэр бүл охиноо алдаж оршуулах эслэлийг нь хийж чадахгүй, үхлийн шалтгааныг нь одоо хүртэл мэдгүй үнэхээр хүнд үеийг туулж байгаа. Ямар ч тач өнөөдрийн бичлэг маань энэ үрээ дуслаа таалагдсан бол суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.